За сайн байцгаана манай загсны ордныхон одоо удаан хүлээсэнд баярлалаа. Хүлээцтэй байсанд баярлалаа. За ингээд та бүхэндээ дараагийн одоо 3 сарын хайр сэтгэлийн амжилт юу тохиолдохыг сонирхол эхэлж байна. За эндээс за эхлээд нэг зүйлийг анхааруулад хэлчихье тийм ээ. За загсны ордныхон маань одоо нарны зурлагаараа загс үгүй тийм ээ. Нарны ордоороо загс. Та бүхэн сарны ордоо олж үзэж сарны ордоороо бас нарны зурлагч нь тарахгүй сарны ордоо үзээрэй. Нарны ордон бол дэндүү одоо ерөнхийдөө их ерөнхийлсэн байдаг шүү. Ерөнхий одоо 3 дугаар сард төрсэн бүх хүмүүс загсны ордныхон гих мэтчлэн тийм ээ. Харин сарны ордон бол одоо таны төрсэн цагаар одоо наривчилж гаргадаг учраас тийм ээ нэлээд одоо хувийн чанартай нэлээд одоо танд амьдралд одоо дөхөж очсон нэлээд ойрцсон ийм зурлага тийм одоо ордон байдаг шүү. Одоо Google дээр сайхан тэр хүснэгт байгаа тэрийг бөглөөд Google дээр сайхан өөрийнхөө сарны зурлагыг олоод бас заавал үзэж байгаарай гэж хэлье. За ингээд одоо уншлагандаа орё. За манай загсны ордныхан бол одоо дараагийн 3 сард их аялахны тийм ээ ингэж харагдаж байна тийм ээ. За ер нь бол яг аялаад энэ тэнд аялж явахдаа одоо танилцсан одоо танихгүй хүнтэй танилцсан энгийн одоо сайхан танилцсан харьцаа одоо сайхан хайр болон хувирах ийм магадлал өндөртэй харагдаж байна тийм ээ. За мөн одоо юу гэдгийг ажил хэргийн журмаар ч юм уу аялаж явахдаа ч юм уу одоо танилцсан хүнд одоо маш их өндөр сэтгэл төрүүлэх тийм ээ. Улмаар одоо харьцаа гүнзгийрэх сайхан хайр болох ямар ч байсан загсны ордныхан маань одоо дараагийн 3 сар сайхан хайртай учирнаа гэж ойлгоё тийм ээ. За энэ хүнтэй бол одоо аялал зугаалж явахдаа юм уу ажиллаар явахдаа юм уу танилцах магадлал өндөртэй байна. За ер нь эдийн засгийн асуудал жоохон хэцүү байна гэж байна шүү. Энэ дээр анхаарья. За тэгээд за ер нь бол яг энэ одоо энэ харьцаа бол одоо soulmate байх юм аа тийм ээ. За энэ hand болох юм одоо true love байх юм. Одоо ер нь их сайхан хайр байх гэдэг. За энэ дээр бол одоо ер нь бол passion байна. Гэхдээ ер нь бол бие биенийг ойлголцох тийм ээ сайн ярилцах тал дээр сайн одоо анхаараарай гэсэн байх шүү тий. За яг энд бол одоо за ямар ч байсан нэгэн биений чинь нөгөө хэсэг байгаа харагдаж байна. Тэгэхээр зэрэг за та бүхэндээ баяр хүргье. Энэ бол одоо сайхан хайр болох нэ. За энд бол одоо бас анхааруулж хэлэх юм байна. Юу вэ гэхээр зэрэг одоо хиймлэр одоо байдлыг төрөсгөх тийм ээ. За нэгэнт би одоо энэ хүн таалагдж байгаа. Эсвэл энэ хүн надад таалагдж байгаа юм чи одоохон сууя. Гэмээ айл эсвэл бол одоо одоохон нэг гэртээ орё хоёулаа тгий ингэж одоо яарч санаачлагыг гартаа авах гэж оролдох эсвэл дэндүү яарах ийм хандлага харагдаж шүү. Энийн оронд одоо бас бие бинийгээ таньж мэдхэд жоохон анхаарал хандуулаарай гэсэн мессеж байна шүү. За мөн одоо за тэгээ хэлсэн тийм ээ. За worth waiting for за энэ бол одоо сайхан engagement одоо юу гэдгийг сүү тавих ийм хэмжээнд хүрэх нэ. За энэ дээр одоо бас та одоо энэ дунд бас өрсөлдөгч байна. Жохон наан цаанахан одоо хэрүүл уруул байгаа боловч одоо юу гэдгийг хүмүүсийн атархал хил ам байгаа боловч ерөнхийдөө аваа туулах нэ тийм ээ. За энэнд бас бэлтгэлтэй байна гэж байна тий. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Та бүхэн одоо ингээд хувийн уншлага сонирхож байгаа бол одоо миний Facebook пэйж болох Монгол Стар Тайрат руу хандаарай. Мэдээлэл аваарай. За ингээд амжилт хүсье баяртай.